Өсөө фокус амьдрал сайн гэж найдаа. Өөр нэг өдөр, өөр нэг бичлэг, өөр нэг ростийг хорт хэллээ дээ. Тэгээ ямар ч хэлсэн сайн Instagram ингээд нөгөө санал асуулгах дээр загас хонь хоёрыг би асуусан аахгүй юу. Тэгсэн чинь ингээд нөгөө хоньны ор 7 саналаар л илүү ялсан юм. Тэгээ би ингээд бодсон аахгүй юу. Загасны орд одоо фоки хон шигийн мэдрэл мотой токсик үйдэг байсан багтаа л гэж би бас бодоо. За тэр ч аах. Аашаах. За тэгэхээр хоньны орд нэгстэй хүм болгон нэг зүйлийг айгүй сайн мэднэ. Тэд нар дандаа чамаас 100 салдаг. Яагаад вэ гэвэл шүү дээ те. Тэднэрт play time явах хэрэгцээ байгаа. Тэднэрт дараа явах хэрэгцээ байгаа. Мэдээж ойлгомжтой майхан дотор. Гэтэ чамтай л биш. Тэд нар 7 өдрийн 5 өдөр болгоно шүү дээ те. Тэрэлж явах хэрэгцээ байгаа. Мэдээж ойлгомжтой. Чи тэр донд ингээ байхгүй ш. Яа чамтай буцаж нийлж байгаа гэж чи өвөл атцаа expect хийж play time байна гэж бодоод байгаа юм те. Тиймээс ингээ оргоогоос охинтой гээл сайндаа ч чамтай нийлсэн байхгүй юу. Тэгэхээр дараа чи одоо ингээ нэг юу гэх юм тиймэрхүү toxic гэстэй хүмүүс ингээ байх юм бол шүү дээ те. 100 салахыг expect хийчих окей. Тэгвэл зөрүүлчих заяа те. Одоо X чи ингээл нэг юу гэх аараалаа ингээ шооджилаа гэж бодоход чи болохоор ингээ шууд ингээ play time очиж шоодчих заа. Тэнгүүтээ ингээл нэг те хоёр талдаа ингээ майханд хоёр өөр хүмүүстэй ингээ байж байгаа шүү дээ. Тэнгүүтээ ингээл шатлаа шатчих. Минийх чинийхээс илүү байна гэж мэгэл те. Чи угаасаа энүүндээ суугуулсан байхгүй амьсгаа маш чинь гэлчих заяа. Тэгвэл нөгөө чи шүү дээ бандсан өрөндөө шүү дээ ингээ нэг шууд чамлаа очингуудаа хайраа хоёлоо буцаад дэвлэрээ аашаас би өнөөдөр өөрийгөө эр хүн гэдгээ батлаа. Бас юм байж магадгүй те. Тэгээ би ингээ нөгөө хоньны ордных нь ингэж боддог ингээ нэг YouTube-ийн нэг Chrome толгой байдаг штэ. Тэр бистагта орд байсан бол яг ингээ нөгөө нэг хоньны ордынхоос зах те. Нөгөө хоньны ордны хүүгүүд чинь дандаа нөгөө юу гэдэг штэ нэг юм машинтай нэтэр машин яаж явах нээр аддикттэй тэгснэ ингээл нөгөө нэг юу гэдэг штэ нэг юм царай муутай оюуны коэффициентгүй гэж өөрсөндөө майр итгэлтэй гэж. Тэгэл ингээл нөгөө нэг юу гэдэг штэ ингээл нөгөө нэг хей бүсгүй минь гэж мэйл те. Тэгээ угаасаа ингээ нөгөө юу гэх мачийн охиныг шаацч гэж ингээ ярьдаг хүмүүс байдаг шүү дээ. Тэд нар дандаа хоньны ордныхан байгаад байдаг байхгүй юу. Тийм. Яад бол ингээ нэг юу гэх шаагаагүй зүйлэл ингээл нэг хүмжин ингээ нэг шаац юм шиг ярих дуртай шүү дээ. Тэгээ би уусаа хоньны ордоор нэг амар их нэг мим хийдэг байсан байхгүй юу. Юу вэ гэвэл шүү дээ те. Хэрвээ чи шүү дээ те ингээ нэг хоньны ордны X дол шүү дээ те body count-аас нэгийг хасчаар яад бол тэд нар ихлүүс ажиллаа хийж дуусгах чадаагүй гэ те. Тэгэхээр энийг сонсч хүн болгон биш дээ те хоньны ордны X дол шүү дээ те body count-аас нэгийг хасаарай заа. Би өөр ласан л сууж яах гэж. Яа. Тэгэд санжин нэг хоньны ордныхны ингээд бас pick up line бас амар нийттэй байдаг те. Ингээд нэг тэр нэг 3-4 жилийн болж исэн амар viral болж исэн бичлэг байдаг да те. Ингээд сэлмэнд хуу эрэхтэй зүрхэнд хайр эрэхтэй чи бит хоёр шаас те. Тэгэхдээ хамгийн сонирхолтой нэг нэг тэр нь ажиллаа шаачдаг те. Тэгээ нэг оюуны коэффициентгүй болохоор одоо юу гэх өөртөө амар ихтэй байгаад тэгээд яагаад ч юм мэдгүй бас ингэ болцдог те. Тэгэхээр энийг одоо сохор аз гэх үү одоо юу ч юм байгаа бүү I don't know. Тэгээ угаасаа ингэ бас ингэ юу гэдэг юм. Хоньны ордныхын ч угаасаа ингэ стереотипаар амар зодоонч ингэ орд ахгүй амар агрессив те. Гэтэ ингэ нэг илүү их ингээд нэг fight hard ингээд байдаг нь шүү дээ те. Өөрийнхөө ингээд юу гэх мэдрэл муутай ингээд нэг илчлэгдэн шүү дээ. Тэнгүүд яг чамтай яг зодоо шаачдаг байхгүй юу. Тэгэхээр ингээд нэг дараа чи одоо шүү дээ те ингээд юу гэх хоньны ордны X-тэй ингээд өгцгөөг өвлж исэн хүмүүс ингээд байх юм бол шүү дээ те. Нэн чи анханасаа чиний буруу байгаагүй байхгүй юу. Сайндаа чи шийдэр нэг өөртөөх нь мэдрэлээ гайхангуудаа эцэн хүн алгаж чамд зодчих байгаа байхгүй юу. Тийм окей. Ингээд л ойлгох хэрэгтэй байх шээс. Гинт ямар амар dark mirror шаачаа те ста те. Тийм ихтэй өөр нь бол хоньны ордных эрэгтэй эмэгтэйг амар зодооч байгаа тийм. Өөр ингээд алцнаа гэж. Тэгээ ингээд нэг дараа чи одоо штэ хэрвээ чи ингээд хоньны ордны залуутай ингээд танилцлаа гэж бодъё заяа. Тэнгүүтээ тэр залуу штэ те XS салаа жимд явж байгаа. За тэнгүүтээ одоо ингээд нэг уул мол ингээ гараал ингээ амар ингээ шоуд чивэлж штэ те ингээ чамд ингээ нөгөө чихэн дээр чи ингээ хэлэн заяа. Би XS ингээд нэг хүн дээр чатсан би XS move on хийчихсэн. Үгүй наа чи худлаа шүү зэ. Наа чи стил move on хийгээгүй шүү. Надад яг шалгах хэрэгтэй байхгүй юу? Яагаад вэ гэвэл шүү дээ ингээд нэг юу гэх гарч одоо нэг юм одоо нэр хүнд нь ундаг ч юм уу эсвэл ингээд нэг confidence нь ингээд унцгаар чи ингээд нэг гарч иж факт болох гэдэг нэ тэгмэдээ ингээд албаар ингээд X-тэй ингээд амар гоё яж ингээд харуулах гэдэг ингээд чичрээ наачтай байхгүй юу? Тэнгүүдээ хоньны ордны октод болохоор шүү дээ яадаг гэж ингээд нэг юм чамд штэ те ингээд гоё явж байгаа ингээд харуулахын тулд штэ те шарандаа шууд ингээд нэг өөр залуутай наазан байдаг байхгүй юу. Тиймээс ингээд нэг дараачудаа ингээд нэг гайс хоньны ордны X юм штэ те чамаас ингээд нэг салаад 3 сар ингээд нэг класс өнгөрцөн байх юм бол штэ те
тэр хүнийг битгий accept хийгээрэй. За яагаад гэж аль хэзээ ингээд нөгөө юу гэх өөр option бүгднийг ингээд нөгөө болгоцсон сууж байгаа байхгүй. Тэгээд ингээд нөгөө нэг өвлөн буцаж ирэх гээд байна да. Битгий хүлээж ав. За яагаад вэ гэвэл штэ тэг ингээд нөгөө юу гэх хэрвээ тэр хүн чамайг хөндлөж ирсэн бол ингээд нөгөө нэг ин тэнт шааж явж байгаад ингээд чам дээр анхнаас ирэхгүй л байх байсан байхгүй юу. Тэгээ энийг л ингээд ойлгох хэрэгтэй л дээ. За тэгээд ингээд нөгөө хоньны орд болохоор миний яг үндэ хамгийн дуртай орд. Гоё штт. Гаруудаа ингээд нөгөө юу сэнсрүүлэхэд амар гоё байдаг байхгүй ингээд маа нэг амар сайн зүгдээс ингээд нэг цаач ингээд хоньны орд тэгэл ингээд нөгөө нэг цаачаас нэг эксис салаалт нэг 7 хоног л амар эвгүй аригчин болсон аахгүй тийм жоохон лүү аригчин угаасаа л аригчин л байсан л да. Гэтэ бүр яг лүү аригчин болоо шаасан цаа. Тэнгүүтээ ингээд нөгөө юу гэдэм бэлээ ингээд нөгөө хоньны ордны ирчүүд шүү дээ. Эксэс салаад нэг жоохон ингээд нэг шамарж байгаа шүү дээ. Тэгвэл нөхөө шаагаал яддаг болчихдог байхгүй тий. Бас л тий маа найз ч бас уулын ч л ажгүй залуу. Гэтэ нөгөө нэг юм шархалтан зүрхтэй болохоор тий нөхөө шаагаал явцаа байхгүй. Тий яа виста гэж тий нэг алгаш. Тийм байна. Тиймээс ингээд нөгөө охтуудаа ингээд нөгөө танай экс ч юм биш дээ. Ингээд нөгөө юу гэх нөхөө бол наагаал явцсан гэж ойлгочих. За тиймээс ингээд нөгөө нэг буцаж ирэхчээс мэдрэл муутай асуудал болж байгаа зү тэ. Хоньны ордны охтууд болохоор шүү дээ. Ингээд нөгөө нэг трама бонд хийдэг байхгүй юу. Ерөөсөө ингээд нөгөө нэг эднэр чинь ингээд нөгөө нэгт оюуны коэффициентгүй хоёрт ингээд emotional intelligence авах хүн түүч ингээд байхгүй болохоор шүү дээ. Өөрт байгаа ингээд энэ нэг юм sadness ч юм уу ямар нэг ингээд нөгөө мэдрэмжүүд өгдөө шүү дээ. Эдрийгээ ингээд нөгөө нэг яаж хандл хийхээ мэдэхгүй болохоор шүү дээ. А Б С Д гэдэг ингээд өсрээд яваад идэг байхгүй юу. Тиймээс ингээд нөгөө юу гэх хэрвээ чи шүү дээ ингээд нөгөө хоньны ордны ингээд нөгөө хүнээс ингээд нөгөө салж аваад шүү дээ. Тэр хүнд аль хэзээ опшн байгаа гэж ойлгочих. За тэгэнгүүтээ зүгэлээ салавч өгөөл явуулах хэрэгтэй байхгүй юу. За ингээд дуусгая та тий. Дараагийн ордоор олцгаая.